ингээд та бүхэн манай тавтай морил. Ирсэн шалтгаанаа хэлээд хаалгаа тайлж өгч чинь. Ээжийнх энэ офис руу. Эдэн go this side. Эднаа. Бүртгүүлэхдээ зөвхөн онлайнаар бүртгүүлэх юм байна. Тэгээ онлайнаар бүртгүүлээд тэгээд бидний мэдээлэл дүүрэгт очихоор дүүрэг маань эднийг ээж энэ хүүхдийг бүртгэж авлаа гэдэг энэ сургууль руу мэдээлэл явуулсан байна. Танай сургууль энэ хүүхдийг ингээд шинээр бүртгүүлээ шүүгээд тэгээд энэ сургууль маань буцаад бидэрт олох байх юм. Тийм байна. Бид нар чи ирээл шууд бүртгүүлчих юм баг гэж үгүй юм байна. Сургууль таарж ин. Тараад хүүхдүүд хөргөө өөрийнхөө автобусан суун. Энэ автобус болгоо өөр ингэсэн номертой. Хүүхд толгоо өөрийнхөө автобусан суугаад нэрээ автобус гэснээс манай ирмүү бас ингээд сургуулийн автобусан суудаг нэг удаа найзындаа очих болоод би ингээд найзынхаа гэрийн автобусан суугаа явчих гэсэн чинь болдгоо юм байлээ. Заавал ээж аав нь сургууль руу яриад манай хүүхэд өнөөдөр одоо тэр овогтой тэрднийд очноо. Тэгээд хамт автобусанд нь сууж болох уу гэж зөвшөөрөл авч ээж тэгээд ирмүү найзынхаа гэрт очижсэн. Бид нар ч би болохоор шууд л баг суугаа явчих юм батсан чи нэрээ тэгдэгэн байлаа манайхаа. За тэгвэл ямар ч байсан хүүгээ энэ хэлсэн вебсайтаар нь ороод онлайнаар зөвхөн бүртгүүлээд тэгээ бүртгүүлсний дараа дүүрэг маань эднийг одоо энэ сургууль руу танаа хүүхдийг бүртгэж авлаа гэсэн мэдээлэл над руу явуулах юм байна. Тэгээд тэр сургууль нь буцаагаад надтай холбоо байраад тэгээд хүүхд маань айл сургууль явах шийдэлт юм байна. Сонирхолтой юм байна. Анх удаа бага сургуульд хүүхдээ бүртгүүлж байгаа миний хувьд бол ирмэн болохоор шууд Монголоос ирээл шууд паспортоо үзүүлээл тэгээд тэдгээр ангид орно гэл тэгээд шууд орцсон. Одоо бүх хичээл сургууль тарж байгаа болохоор одоо ингээд автобусууд ингээд дугаарлаад ингээд зогсцсон. За ингийн нэг бага сургуулийн иргэн тойрон бол иймэрхүү. Энд хүүхдээ бүртгүүлэх талаар мэдээлэл өгсөн байна. Оршин суугаа хаяга батлах ямар нэгэн одоо бичиг баримт гинэ. Жишээлбэл одоо усны мөнгө төлсөн байх ч юм уу, тогны мөнгө төлсөн байх. Тэгээд төрсний гэрчилгээ, тэгээд бүх вакцина хийлгүүлсэн эмнэлгийнх нь бичиг. Тэгээд хэрвээ хүүхэд ямар нэгэн одоо хүнд өвчтөй бол тэрийг бас тусад нь ингээд тустай аппликейшн бүглэх юм байна. Бид сургуулаасаа гараад шууд Фред Майерт орж ирлээ. Фред Майерт орж ирсэн чинь эстрийн юмнууд бүгд 50% өндарчих. Өчигдөр өнгөрсөн өнгөл өнөөдөр oh my god sorry. Энэ хаалттай шүү дээ. Хэдээс онгоох юм бол гол нь энэ хоёрд энэ тоглох гэж ирсэн байхгүй гэсэн чинь энэ хаалттай. Фред Майерийн гэр ахын тавилгууд нь их гоё чанартай өвөрмөц байдаг. Одоо ингээд сандал, ширээ, телевизийн суур, гутлын тавир ч юм уу их гоё чанартай өвөрмөц байдаг. Тэгээд хямдрахаараа боломжийн үнэтэй. Эвен. Хичихөө. Энийг өсөөх юм уу? За суусуу. Энэ хоёр хөл муудаа хүмүүсүүд энэ дэлгүүрийн уурданд ингээд цэнгэлдэг хэрэгэнцэр байдаг. Ээж хоёр хөө дуртай тасгтаа ороод ирсэн Фред Майерт. Богийн хараа өөртөө юм гоё аяг авлаа. Энэ хараа бариулны юм модон. Тэгээд дээдлийн таглаанаас ингээд модон ийм хөөрхөн аяг. Мэдээч хэрэг шилэн кофе маг эсвэл гоё цайгаа хийгээд харуул гэж одоод өөртөө зориулаад авчлаа. Ямар энэ манайхан? Хөөрхөн багаач? За гэрийн зүг явъя да. Ой ямар гоё өнгөтэй. Цэцэгт мод бай. Би та нарт ойртож харуулах. Гайхалтай гоё. Өнгөтэй. Хараа ийм гоё. Ийм том цэцэгтэй. Ямар гоё юм бэ? Ачин гоё. 10 жилийнхэн явсан. Залуучуудын хайр сэтгэлийн тухай.
түрүү жилийн намраас хойш ерөөсөө хойдлын өвсөө хадаагүй байгаа. Харин өнөөдөр аав, Эвен хоёр хойдлын бэкяардынхаа өвсийг хадж байна. Эвен зүгээр улаан идвэх. Ийшээ хадъя, ийшээ явъя гэд аавд зүгээр заагаад газарчлаад байна шүү дээ. Их идвэхтэй хадж байгаа. Өнөөдөр манай хоол Papa Marpis-ийн Hawaiian pizza. Mommy. Яасан миний хөө? Open the door. Одоо миний хөө найз нэрэн за. Найз нэр хэмээх найзтайгаа. Open the door now. Ээж нь пицца шанах гэж байна. Open the door. Түүхий пицца гэртээ шараад гэртээ амттай байдгийн. За ингээд ээж нь өгнө асаагаад. Veggie. Нөө вэж ээж нь хүүдээ чиз пицца шарж байгаа шүү дээ. Ээж нь Эвен хоёрт окей. Чааш юм халан шүү. Hawaiian pizza бэлэн боллоо. Өнөөдөр завгүй өдрүүдийн нэг байлаа. Бүгдээрээ хамраарай. Night night. Эвен, your focus гарлаа. Таашаа бодож ирсэн. Эвен. Өнийгэн сохой чамбин гарахгүй ганцхан инээдэрин хараад хийж байна. Харах гэж бүхичээ хармин томжишээ харах нүдэрэг цэвэн харж байна. Үргэлжил үнэн үг зүрхэнд чинь шинэн цог үлгэрийн амьдралаа үзчарган хам Харж утсангүй хармоо харамдах сэтгэл байна.